Монголчууд бид эртнээс сүүний өргөн их соёл уламжлалтай ард түмэн хэдийч өнөөдөр нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөж буй хэмжээнээс даруй 5 дахин бага хэмжээний сүү хэрэглэдэг гэдгийг та мэдэх үү? Үүгээрч зогсохгүй бид дотоодын сүүний хэрэглээнийхээ 60 гаруй хувийг гадаадаас импорт орхолтон авч байна. Иймээс Хаан банк сүүний үйлдвэрлэл кластерын хөгжилд бодиттой хувь нэмэр оруулах зорилгоор хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яам болон хувийн хөвшлүүдтэй нэгдэн хамтын түншлэлээ эхлүүллээ. Энэ хүрээнд бид сүүний фермийн аж ахуй шинээр эхлэх гэж байгаа болон фермээ өргөжүүлж тоног төхөөрөмжөөр шинжлэх зорилготой фермерүүдэд зориулан уян хатан нөхцөл бүхий санхүүгийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байна. Мөн зөвхөн фермерүүдэд зориулсан санхүүгийн боловсролын сургалт зөвлөгөөнийг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөд байгаа юм. За ялангуяа Хаан банкны хувьд бол бид нар бас энэ фермерүүдтэй эргэж ажиллах сумдын тооцооны төвийн эрхлэгч нараа бас бизнесийн зөвлөгөө өгдөг хүмүүс болгоод эдгээр ажилтнуудаа ч гэсэндээ сургаад энэ чиглэлд бол нэлээд сайн судалгаа хийгээд ер нь тасралтгүй санхүүжүүлж хамтдаа хөгжөө гэсэн бодлогын хүрээнд ажиллаж байна.